1 2. За үз. Юу явж байна? 1 2. Дуу явж байна уу? Явж их шиг байна те. За, шалом. Сайн байцгаана уу? Итгэл яхан дүүс нар минь ээ. Дуу мууных нь харьцааны ямар загааг юм шиг байна. За, орой минь итгэл яхан дүүс нар минь ээ. Шалом үйлчлэлийн админ ихтэй байна. За, тэгээд би шалом миний бодлогын хуудсан дээр бас нэг хаяа нэг альва ямар нэгэн сэдвийн талаар бодож явдаг зүйл бас хуваалцдаг юм билүү гэж бодлоо. Тэгээд бас бодож явдаг нэг сэдв өнөөдөр санаанд ороод хуваалцъя гэж бодлоо. Тэгээд өсвөл таваас комментээр оролцох боломжтой нэг 30 минут орчим явах уу гэж би бодож байна. Гэхдээ яг байдлаа анзаарна. Тэгээд өнөөдөр нэг ямар сэдвийн талаар хуваалцдаг юм гэснээр юу нь гол нь вэ гэдэг сэдв гаргалаа. Юу нь гол нь вэ гэдэг. Христ итгэлийн өнцгөөс итгэлийн амьдралын талаар юу нь гол нь вэ гэдэг энэ асуулт их чухал байгаад байгаа байхгүй юу. Өнөөдөр бодогдлоо. Түрүүн бас ах маань ирээд бас ойр зур итгэгч юм байдаг. Тэгээд бид хоёр бас ярилцаад тэгээд ярилцж явах хугацаанд энэ нэг чухал сэдв санагдсан. Тэр утгаараа юу нь гол нь вэ гэдэг асуулт. Англи хэл дээр нэг ийм зүйл байдаг шүү дээ. Та бас юугаар оролцох боломжтой шүү. Эсвэл комент хэсэг дээр англи хэлэнд ийм үг байдаг байхгүй юу. What would Jesus do гэдэг те. Есүс байсан бол юу хийх байсан бэ гэд. Тэгэхээр итгэлийн амьдралд энэ асуултыг бид нар байнга тавьдаг байх шаардлагатай гэдэг энэ бодол бол их төрдөг их бодогддог байхгүй юу? Юу нь чухал вэ? Юу нь гол нь вэ? Тэ? Тэгэхээр ер нь ингээд зүгээр ер нь хардаа бид ингээд Библийг судлахдаа итгэлийн амьдралаар энэ дэлхий дээр амьдарч байгаа шүү дээ. Энэ дэлхий дээр. Тэгэхээр энэ дэлхий дээр итгэлийн амьдралаар амьдрахад сатаны хаанчлал тэ энэ бузар муугийн одоо энэ дэлхийн ноёрхол тэ энэ дэлхийн ертөнцийн захирагч гэж ярьдаг. Тэр харанхуйн хаанчлал дотор байгаа гэрлийн хаанчлал гэж бид нар Библиэс ойлгож ухаардаг шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ дэлхий дээр амьдарж байгаа амьдрал маань нэг асуулт амьдралдаа итгэлийн амьдралдаа бид нэг асуултыг байнга тавьж явах ёстой байгаа байхгүй юу нь чухал вэ юу нь гол нь вэ яагаад вэ гэхээр бид өөрийн мэдлгүй энэ дэлхий дээр амьдрахдаа ингээд одоо гэр бүл зохиохдоо ажил хийхдээ аливаа сонголт хийхдээ те тэгээд аливаа нийгэмдэр гарч нөлөөлдөг хүн болно янз бүрийн бид ингээд чадвараасаа шалтгаалаад янз бүрийн амьдралаар амьдардаг те тэгээд тэр амьдралаар амьдрахад өөрийн мэдлгүй энэ дэлхийн одоо энэ тогтолцоо энэ дэлхийн шаардлагад нь нийцүүлэх гээд амьдраад яваад идэг те. Тэгэхээр энэ дунд гэтэл ямар факт байгаа нөгөө талд ямар баримт байгаа гэхээр Библи дээр Бурхан маань бидний мөнхийн хувь тавилангаа холбосон тэрхүү эзэн маань өөр зүйлийг хөвчлэн ярьдаг. Та яг Библи судалдаг хүн байгаа бол мэдж байгаа. Өөр зүйл яриад байгаа байхгүй. Тэгээд тийм учраас бид яг нь явж байгаа замаараа явахдаа энэ зам дотор гол зүйлээ болгох ёсгүй зүйлсүүд байгаад байгаа байхгүй. Тэ? Би одоо юу гэдэг их мундаг яриад байгаа юм биш шүү. Би дандаа өөрөөсөө энэ асуулт миний хувьд их гарч ирдэг. Одоо жишээ нь ямар талбар дээр эдгээр зүйлсүүд яригдж болж байгаа гэхээр одоо би нэг жоохон одоо юу гэдэм бэ? Эрсдэлтэй сэдв гэдэг юм уу нэг юм сэдв. Эрсдэлтэй ч байх та айхтар уг нь бол эрсдэлтэй биш. Энэ бол маш чухал сэдв. Гэхдээ ингээд итгэгчдийнхээ дунд ингээд ч юм уу хаяа ингээд найз нөхдөйгөө ч юм уу ямар нэг хүнтэй ярилцахаар энэ сэдв бас жоохон эмзэг юм шиг санагддаг. Ямар сэдв вэ гэхээр бид аз жаргалтай амьдрахын тулд амьдарж байгаа юу? Хамгийн гол нь бид энэ дэлхий дээр аз жаргалтай амьдрахын тулд амьдарж байгаа юу? Тэ? Бид юуны төлөө амьдарж байгаа вэ гэдэг энэ асуултанд бид зайлшгүй хариулах хэрэгтэй байгаа байхгүй. Хамгийн гол нь би юуны төлөө амьдарж байгаа вэ гэдэг асуулт. Одоо бид нэр гэр бүлт одоо юу гэдэг ингээд хүмүүсүүдээс дүүнраас ч юм уу те итгэгч мөн ч биш ч хүмүүсүүдээс ингээд асуудаг штеп. Ахын дээр юуны төлөө ямар зорилгоор сургуульд орж байгаа ч юм уу те ямар зорилгоор хичээл сууж байгаа вэ гэл нэг зорилго хэлдэг. Ингээд сургуульд сурна, мэрэгчлээ болно, ажилтаа болно. Ингээд ярьж явж байгаад
гой гэр бүлтэй болно хөвчлэн те. Ад жаргалтай амьдран. За аялын ч гэдэг юм уу те. Эсвэл нэг юм хийж бүтээн гэх. Тэгээ ингэж явж байгаа хамгийн сүүлд нь яах вэ гэхээр тэгэхээр мэдээж нөгөө одоо тэгэл өөр яах вэ цаг нь болохоор өхөөл дууссан шүү дээ гэдэг иймэрхүү хамгийн сүүлийн нэг юм цэгт хүрдэг шүү дээ. Тэгэхээр итгэгч бидний зориг яг эднэртэй адилхан юм уу гэд хэрв яг одоо асуувал яг одоо энд асуувал та итгэгч хүн бол үгүй гэж хэлнэ мэдээж. Тэ? Бидний зориг бол Тэнгэрийн хаанчлалын зориг. Тэгээ Есүсийн дэлхий дээр яах гэж ирсэн. Яг Библи судалдагтай бас боддог хүн бол иймэрхүү байлаар явлаа шүү дээ. Яг тэгээ Библи бидний юуны төлөө бүтээсэн, юуны төлөө бид Есүс загалмай дээр өгч бид нар шинэ хүн болсон гэдгийг асуулт тавих юм бол тэ ингээд бас Библиэд судалдаг хүн бол тодорхой хэмжээнд Матай 6-гийн 33 ч юм уу тэ Бурхны хаанчлалын төлөө түүний зорилгын төлөө бид амьдарж байна. Зөвхт байдлын төлөө амьдарж байна ч гэдэг юм ингээд хэлж болж чадчихж байгаа юм. Тэгээд яг энэ цагт гэсэн үг шүү дээ. Эсвэл ингээд тойр сууж байгаад ингээ гоё теологи ч юм уу итгэлийн амьдрал ярих үед тэгээд гараад явах үед амьдрал руугаа орох үед яаж байгаа вэ гэхээр бид нар нөгөө нэг урсгал руу орчдөг тий. Нөгөө урсгал руу орчдөг. Тийм учраас бид байнга юун чухал вэ? Юуны төлөө вэ? Амьдарж ийн вэ? Би юуны төлөө өнөөдөр ажилдаа явах гэж байна? Юуны төлөө би энэ хүнтэй суух гэж байгаа юм? Юуны төлөө би гэр бүлтэй болж байгаа юм? Яагаад иймэрхүү асуулт тавих шаардлагатай гэж хараад байгаа вэ гэхээр та ч гэсэн яг ариун сүнстэй хүн болвол те итгэвч хүн болвол иймэрхүү асуултууд их чухал гэдгийг мэдэрж байгаа те бид нар ярилцдаг штэ. Тэгэхээр жишээ нэг ийм байгаа одоо хараа зааж байгаа. Лав явж байгаа. Жишээ нэг ийм байгаа. Библиэд нөгөө нэг юу хэлдэг вэ гэхээр энэ дэлхий дээр бид нар за дуулал дээр бол 70 жил. За хүч тэнхээдээ бол 80 жил гэж байгаа тий. Тэгэхээр за 70-аас 80 жил. Тэ нэг хэдэн жил амьдарч байгаа. Одоо би бол 35 таа гэхээр ойролцоогоор нэг цаана нэг 40 жил үлдсэн байна. Ямар ч үс ингээл цаг хугацаа яваал байгаа. Секунд явж л байгаа. Тэгэхээр тэр цаг багасаал байгаа гэсэн үг. Секундээр минутаар. Тэгэхээр энэ дэлхий дээрх амьдрал угаасаа дуусна. Ямар ч шинжлэх ухаан энийг өөрөөр баримт баталгаажуулж чадахгүй ямар ч хүн энийг мэдж байгаа. Тэгэхээр мөнхийн зүйл цаана хүлээж байгаа. Тэгээ бас нэг одоо жишээ нь гэр бүл одоо нэг энэ талбар дээр би бас ямар ч үсэн хуваалцах гал юм л та бодож байгаа зүйлээ та дагаж өлөөтэй явж байна зүгээр байна. За жишээ нь хардаа гэр бүл үр хүүхэд одоо бидний нөгөө нэг энэ дэлхийн хүмүүсүүдийн ихэвчлэн энэ урсгалынх нь өөрийнх нь шаардлага энэ хүмүүсүүдийн ихэвчлэн зорилгоо болгож байгаа санал болгоод за ингэж яваад ийм шатаар ингэж явах юм бол хариуд нь ийм зүйл өгнө. Тэр нь одоо жишээ нь гэр бүл сайхан үр хүүхэд хойч үеинтэй мундаг ухаалаг үр удам ч юм уу те эрүүл мэнд хангалуун амьдрал нэр хүнд ч гэдэг юм уу эдгээр зүйлсийг харахаар биш дээ ингэж байгаа байхгүй. Бүгд энэ зөвхөн энэ дэлхий дээр байгаа даа байхгүй. Түрүүний ярьсан нэг 40 одоо миний хувьд 35 таа гэхээр ойролцоогоор 40 жил. 40 жилийн хугацаанд л хэдэн жил нь үүний хойноос явах уу? Тэгээд мундаг сайн энэ нөгөө нэг энэ нийгмийн дэлхийн хүмүүсүүдийн ярьдаг те тийм байх ёстой, өөртөө итгэлтэй байх ёстой, тийх ёстой, ингэ ёстой, хоримтлал сайн хураах хэрэгтэй гэл нөгөө нэг янз бүрийн эдийн засаг те одоо нөгөө нэг нөлөөлөх байдал, чадвар, англи хэлмэл гэл бүх зүйл ингээл эдгээрээ сурж хойноос нь явж байгаад өгөх санал болох зүйлсүүд нь жишээ нь түрүүний ярьж байгаа гэр бүл гэхлээр Библиэлд бол хэлж байгаа шүү дээ. Мөнхөн улсад эхнэр нөхөр гэж байхгүй. Би энэ өнөөдрийн сэдв анзаарж байгаа бол юун чухал вэ гэдэг сэдв шүү дээ. За тэгээ та бодож байгаагаар эхнэр гэж тэнд авахгүй, эхнэр гэж байхгүй. Үр хүүхэд гэж тэнд төрөхгүй. Хүүхэд дахиж нөгөө юу гэдэг лээ нөхөн үржих хүүхэд тэнд төрөхгүй. Эхнэр байхгүй. Эхнэр авахгүй тэнд шаардлагагүй гэсэн үг. Бурхан Есүс болон чуулган хоёр төгс нэгдэл. Эхнэр нөхрийн төгс нэгд бурхан чуулганы төгс нэгдлийн сүүдэр нь эхнэр нөхөр гэж байгаа шүү дээ. Тийм санаа байгаа. Тэгэхээр бид энэ дэлхий дээр амьдрах хэдхэн жилийнхаа тэр нэг юм зүйлийн төлөө л одоо амьдраад байгаа. Гол зүйлээ болгоод явж их магадaltaй байгаа байхгүй. Дамаа итгэгч нар энэ асуултыг бид зайлшгүй тавих хэрэгтэй гэж анзаараад байна л да. Тэгэхгүй бол тэгээд одоо чинь нөгөө эд хөрөнгө Есүс Матай дээр хэлсэн шүү дээ. Тэнгэрт эд баялаг хураа. Газар дээр эд баялаг бол
хулгай алдагддаг. За эсвэл дампуурна, эсвэл бол шатна одоо юу гэдгийг, эсвэл юмны үн нэмэгдэл дороо дуусчихна. Тэгээд хэвэн хорхоо иддэг гэж байгаа юм. Тэ? Зэв иддэг. Юу хэлэх гээд байна вэ гэхээр хэдхэн жилийн хугацаанд л явна. Тэгээд хэдхэн жилийн хугацаанд тэр мөнгөний хойноос явж байгаа зүйл маань Матай 1-р Тимот 6-гийн 6-аас 10 дээр нэг гой санаа байгаа те. Ямар санаа байгаа гэхээр хүн 6 дээр нь байгаа байхгүй. Итгэгч хүнд хандаж хэлж байгаа. Бурхны хаанчлалын тэнгэрлэг мөнхийн хөв тавилантай хүнд хандаж юу гэж хэлж байгаа гэхээр хамгийн ашиг Тэнгэрийн хаанчлалын хувьд энэ дэлхийн хувьд ч гэсэн ашигтай нэг төлөв байдал байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр яг аврагч, бүтээгч, эзэн бурхандаа итгэдэг итгэл, үйлстэй итгэл, авралын итгэл гэсэн үг шүү дээ. Нөгөө нэг Христ Есүсийн итгэл гэж ярьдаг. Бидний хувийн биш. Тэгээ Библийн дагуу итгэл. Тэр итгэл тэгээд анхан шатны хэрэгцээндээ сэтгэл хангалуун байдал хоёр. Сэтгэл хангалуун байдал хоёр хамтдаа хэрвээ нэг хүний итгэгч хүний дотор байж чадвал агуу ашиг гэж байгаа байхгүй. Энийг бид нар гол зүйлээ болгоосаа гэдэг хүсэл их байгаад байгаа байхгүй. Итгэгч нар дамаа залуучууд. Ягаад гэвэл залуучууд те за би бол айхтар залуудаа орохгүй ч гэсэн ер нь орно шүү дээ те. Тэгэхээр бид нар яаж байгаа гэхээр хийж бүтээх нас гэж ярьдаг те. Хийж бүтээх нас юмыг хийх бусдад нөлөөлөх те. Эсвэл бол их одоо залуу насн дээрээ олон юмыг үзье гэдэг энэ үгнүүд байна. Юмыг үзье, олон юм хийж үзье те. Их мөнгө хураа ич гэдэг юм уу. Янз бүрийн нэг юм залуу насны тэр нэг юм ирч хүч тэр зүйл дээр бүр илүүгээр бид нар итгэгч залуучууд маань гол зүйл юу вэ гэдгээ харж чадвал илүү ашигтай байгаад байгаа байхгүй. Ягаад гэхээр бид хэдий чиний одоо чадяата хэлэх гээд байгаа энэ Библийн хэлэх гээд байгаа энэ санаа эрт энийг залуу хүн ойлгох тусам нэгдүгээрт Матай 19 дээрээс байгаа байхгүй 40 дээр байгаа л гэдэг. Энэ үедээ бид золиосоо 100 дахин илүү аав. Биш ээ Матай дээр биш. Матай 19-ийн тэр 49 дээр хэлж байгаа санааг ингээд синоптикоор нэг ижил төстэй за Марк байна уу Лук дээр нь байгаа байхгүй юу? Та судлах юм бол цааш нь байгаа. Энэ үед золиосоо 100 дахин илүү аавна. Ирэх үед мөнх амиг аавна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид эрт залуу байх тусмаа залуу мөртлөө тэр тусмаа бид энэ дэлхийн араас нь үхэн хатан явж байгаа зүйлийг гол зүйлээ болгохгүй. Гэхдээ явж болно. Гэхдээ дуудлага болгож. Харин гол зүйл нь юу гэхээр түрүү 1-р Тимот 6 дээр хэлж байгаа 6-гийн 6-аас 10 дээр хэлж байгаа жинхэнэ авралын Библийн итгэл буюу Есүсийн итгэл тэгээд анхан шатны хэрэгцээндээ сэтгэл хангалуун. Тэр Матай 1-р Тимот 6-гийнхаа тэр 6-аас 10 дээр 8 дээр нь байна одоо юу гэж байгаа гэхээр бид идэж уух, өмсөж зүүх хоёртол сэтгэл хангалуун байх юм ярьж байгаа. Тэгээд 7 дээр нь юу гэж байгаа гэхээр бид энэ дэлхийгээс юу ч авч ирээгүй шигэ мөн юу ч авч гарч чадахгүй. Энэ зүгээр факт байхгүй. Энэ ямар ч баян хүн энэ дэлхий дээр эрэхтэй нүцгэн ихэн хөвлөгөөс өөлж ирээд энэ дэлхий дээр эрэхтэй явахдаа тэрхүү шарил руугаа авс руугаа байгаа хувцастайгаа л орно. Өөр юу ч авч орохгүй. Одоо тэгэхээр та хэдэн настай, би хэдэн настай, би 35 таа. Тэгэхээр миний хувьд ойролцоогоор 40 жил. Энэ 40 жил хугацаанд л амьдрах энэ амьдралдаа л би зориулж юм хийгээд байгаа байхгүй юу? Библиэлд хэлсэн шүү дээ. Тэнгэрийн улсад эхнэр нөхөр гэж байхгүй. Тэгэхээр эхнэр маань нөхөр тань миний одоо би ганц бий л дээ. Гэхдээ залуучуудад таны эхнэр, таны нөхөр чинь энэ дэлхий дээр л хэрэгтэй. Тэнгэрийн улсад төгс нэгдэл бурхан чуулган хоёр яригдана. Тэгвэл бид нар бүгдээрээ гой гайхалтайгаар Есүсийн дотор нэгдмэл байдал бүр эхнэр нөхрийн төгс харилцаанаас эхнэр нөхрийн энэ дэлхий дээр төгс эхнэр нөхөр байлаа гэж бодоход тэрнээс илүү төгс байдлаар бид нар гайхалтай бурхны ард түмэн хоорондоо харилцана. Тэгэхээр одоо араас нь яваад байгаа энэ түрүүний ярьж байгаа зүйл маань энэ дэлхий дээр байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэлхий дээр байхад түрүү хэлсэн шүү дээ 1-р Тимот 6-гийн 7 дээр юу ч авч явж чадахгүй учраас хэдхэн жилийн хугацаанд л нэг идэх хэрэглэх зүйлээ. Тэгэхээр хүн нэгхэн амтай. Нэг дор хүн за өсрөөл 2 цаг зүүн. Нэг машин барихтаа зэрэг 2 машин барихгүй. Гэтэл хүн илүү олон зүйлийг, илүү гоё зүйлийг хүсэж байгаа тэр зүйл нь цаанаа юу гэж байгаа гэхээр 1-р Тимот 6-гийн за 9-өөс 10 дээр байна уу да. Мөнгөний шунал би өөр гаргацдаг л ажил тэ. Мөнгөний шунал баян болохыг илүү зүйлийг хүсэж байгаа шунал зүсэн бүрийн хүсэлд бузар муу хүсэлд биднийг унгаж тэрний эргээд
харин ч бүр илүү зүйлийг хүсэж ирсэн чинь тэр нь бүр эргээл биднийг хоосруулдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр юу нь гол вэ гэдэг асуултыг бид заавал байнга тавьж байх ёстой байгаад байгаа байхгүй. Заавал. Ёстой гэдэг энэ үг заавал хэлмээр байгаа. Яагаад вэ гэхээр Бурхны Есүсийн хаанчлал бид ороод бид хаан биш, бид зарц боолууд болсон. Гэхдээ сатаны биш, өөрийнхөө мах хөдийн хүсэл ачааллынхаа биш. Төгс Бурхны бидний төлөө амиа өгсөн тэр төгс Бурхны миний төлөө бүх зүйлийг хийдэг нэгний боол гэхгүй юу. Тэгэхээр яалтчгүй бид боол. Юуны төлөө амьдрах юм? Боол эзнийхээ үгээр амьдрдаг. Библийн үгээр гэсэн үг. Тэгэхээр хэрвээ иймэрхүү зүйлийг ингээ ярих үед та хэрвээ итгэж гэж байгаа мөртлөө би зүгээр одоо нэг юм кейс гаргаж ярьж штэ. Одоо нөгөө нэг ингэж судалж шинжиж яахгүй бид өөрсдийнхөө бодлыг иймэрхүү зүйлсийг ярьснараа дотор ба юу вэ? Бурхных биш ариун сүнснээс биш юм байна уугүй юу гаргаж ирэх гээд байхгүй. Иймэрхүү зүйл ярих үед тань таалагдахгүй байвал эсвэл ийм ярих үед нөгөө л нэг шашны юм уу те эсвэл угаасаа тэгдэг л дээ гэл. Гэхдээ амьдрал чи нэг олдох амьдралтай гоё амьдрмаар байна штэ ч юм уу те. Гэхдээ ийм сонирхолгүй биш штэ гэдэг ч юм уу те. Ямар нэгэн байдлаар иймэрхүү библийн иймэрхүү санаа ярихад нэг сонирхолгүй болгоол ингээл тийм сонио амьдралаар уу гэдэг нэг ийм бодлын нэг жоохон ч ихсний цаа нэг ийм мэдрэмж байна уу та анзаараарай. Хэрвээ байвал бид Эфес 4-дэр хэлж байгаачлан энийг илрүүлээд хуучин хүнээ тайлах хэрэгтэй байгаа байхгүй. Энэ бодлыг заавал илрүүлээд зүгээр ингээд дараад юу сонин байна. Гэтэ яах вэ? За сонсъё да яалчгүй Библийг ингэж хэлдэм чинь ингээд инхээс илүүгээр шударгаар гаргаж ирээд дотор ч хэрүү танд өөр хүсэл байна уу? Тэ Библи ингэж хэлж юм л та. Гэтэ би ингэж амьдрмааргүй штэ гэж та бодож байна. Тэрийг үннээр нь гаргаж ирэх хэрэгтэй байгаа байхгүй. Үннээр нь Бурхныхаа өмнө гаргаж ирээд Бурхан минь ээ. Библи ингэж байна. Библитэй бид Есүсийн итгэл гэдэг итгэл чи ямар итгэл? Бид одоо ингэж байгаа штэ. Өөр одоо намайг инхтэй ам гэдэг. Инхтэй ам гэдэг хүний итгэл биш байхгүй юу? Бид Есүсийн итгэлээр амьдарч байгаа гэж ярьж байгаа. Хүүгийн итгэлээр. Тэгээд тэр нь одоо нөгөө нэг Secret гэдэг нэг кино бишээ ном байдаг, кино ч гэсэн байдаг те. Тэр нэг тиймэрхүү итгэл биш байхгүй юу? Ингээл те за одоо би энд нэг юм байхгүй байна те. Энийг би болгохын тулд ингээс та нэрэ шүдээ зуугаал ингээл үсээ ягаал бүр ингээл 10,000 удаа давтан хилээл те бүр мацаг бараал ингэж явах юм бол энийг боломжгүй юм би болчихно. Тэ Бурхан миний юм юу гэдэг энэ зүйл ингээ бодиттой болчихно. Иймэрхүү нэг юм энийг бараг сохор итгэл гэдэг байгаа байхгүй яг иймэрхүү итгэл биш байгаа байхгүй. Есүсийн л итгэл. Нөгөө нэг авралт хүрдэг хаалга нь хавчиг зам нь нарийнхан бас англи хэлээр хэцүү гэж байгаа. Нэг л зам байгаа, нэг л хаалга байгаа. Тэр нь Есүс. Тэгээд Есүсийн итгэлээр бид амьдарч байгаа байхгүй. Есүсийн итгэлээр бид итгэлийг өөрийнхөө итгэлээ болгох буюу Есүстэй нэгдсэн учраас бид хүүгийн дотор аврагддаг. Тэгэхээр тэр нь ямар итгэл юм? Гэхдээ Есүсийн дэлхий дээр ямар амьдралаар амьдэрсэн? Есүс юуг зорилгоо болгож, юуг ертөнцийг үзлээ амьдралынхаа жанжин шугамаа болгож, эрх ашгаа болгож амьдэрсэн. Яг тэр нь миний холж байгаа байхгүй. Тэгвэл миний хаан байгаа. Загалмай дээр үхэх ёстой. Тэр минийх гэдэг байгаа чинь чөтгөрийн хороор адилж идэг мах бодийн хүслүүд байхгүй. Би гэдэг юм чинь. Тэгээд би өөрөө Галаад 2:2 дээр хэлж байгаачлан бид амьд байгаа нь би биш. Христ миний дотор амьд бай. Тэгвэл Есүсийн итгэл нь ямар итгэл юм гэхээр Иохан 5:30 дээр хүү өөрөөсөө юу ч хийдэггүй, хийж чадахгүй гэж байгаа. Тэгээд эцгийн хүслийг л хүү буюу Есүс хайдаг. Өөрийнхөө хүслийг ерөөсөө хайдаггүй. Бурхан аавынхаа хүслийг өөрийн хүслээ болгоод, Бурхан аавынхаа үгийг өөрийнхөө үг болгоод, Бурхан аавынхаа яаж амьдраараа гэсэн тэр амьдралын зорилгыг өөрийнхөө амьдралын зорилгоо болгоод явсан цор ганц төгс амьдрсан нэгэн чи Есүс. Тэгээд бид Есүсийн үхэлтэй нэгдээд хуучин хүн маань үхээд бид цагаатгагдсан. Есүсийн бид амьдралтай нэгдээд ариун сүнсийг аваад бид шинэ амьдралаар Эфес 4-дэр хэлж байгаачлан Бурханаар бүтээгдсэн зөвхт байдал ариун байдал төр явах тавилантай Бурханаар бүтээгдсэн шинэ хүн болчихсон. Сүнсэнд гэхдээ сэтгэл биш байгаа даахгүй бодолдоо биш. Тэр утгаараа бид Библийг судлаж ингэж харилцан ярих байдлаар оюун санаагаа шинжлэхгүй болвол энэ оюун санаагаа зүгээр ингээд
Шууд нэг гоё юм хийгсэн гинэ, би гоё болцсон гинэ гээл цаашаага сүнсэнд маань төгс гоё юм хийгдсэн гинэ. Ямар гоё юм бэ? Амин гээл цуглаан дээрээ би юу гэдэг тэр нэг онцгой цаг дээрээ дэгчингүүтлээ нийгэм рүү гараад амьдралынхаа сонголтоо хийхдээ амьдрал дээр хүслээ цааш нь ингэж тэтгэж амьдрахтаа зүгээр л энэ юу хүсэж гин, юу бодож гин, эмоц маань яаж гин, мах бод маань юу гэж орилж гин тэрүүгээр шууд ингээл амьдрах буюу нийгмийн ярьдаг зүйлсүүдийн дагуу амьдрахаар хэрвээ ингэж амьдарч байгаадаа гимшихгүй ч юм уу ингэж амьдарч байхдаа хүртэл нэг л биш байгаадаа надаа гэдэг мэдрэмж хүртэл байхгүй байвал энд бүр өөр юм яригдах гэдэг байгаа байхгүй. Хэрвээ тийм хүсэл байвал яаж хэрвээ те юу гэдэг нийгэмдэр ингэж одоо те амьдарч байгаа амьдралаараа амьдрахтаа сүнсэндээ нэг л юм биш байгаад байна гэж та хэрвээ мэдэрж байгаа бол бид эрх чөлөөтэй болцсон шүү дээ. Биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид шууд л Библи юу хэлдэг юм? Миний сүнс мөн чанар маань шинэ бүтээлийн мөн чанар юу хэлээд байгаа юм? Тэрүүгээрээ шууд амьдрал та. Эрх чөлөө байгаа шүү дээ. Юу хэлэх гээд байна вэ гэхээр мөнгөний төлөө амьдрахаа болиё л доо. Зөвхөн мөнгөний төлөө гэж хэлж байгаа шүү. Тэрнээс биш бид угаасаа энэ дэлхий дээр амьдарч байгаа юм чинь. Тэгээд хардаа бас нэг юм одоо энэ дээр нөгөө нэг сонин сэдв. Би ганц бий болохоор магадгүй ингэж жоохон шууд хэлжиж магадгүй. Тэр утгаараа та бас өөр ойлгох хичээгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр та эхнэртэй, та нөхөртэй, та хүүхэдтэй бол та энэ дэлхий дээр амьдарч байгаа амьдралын чинь зорилго эхнэр биш байхгүй. Гол юм ярьж байгаа шүү дээ. Өнөөдрийн сэдв юу нь гол нь вэ? Гол нь эхнэртэй таалагдах биш шүү дээ. гэж би бол үнэхээр итгэж байна. Библиэлд бас 1-р Коринт 7 дээр бас тэр Паул хэлээд байгаа байхгүй. Гэхдээ яалтчгүй бид таалагдах ёстой. Тэ одоо юу гэдэг юм? Та их нэртэй болвол их нэртэй 1-р Коринт 7 дээр байгаа байхгүй 30 дээр байлаа да. Их нэртэй таалагдахын тулд ертөнцийн зүйлс санаа тавьдаг. Энэ бол зүгээр факт. Гэхдээ ийм байх ёстой гэж Паул хэлээгүү гэж би бодож байгаа байхгүй. Хэрвээ та нөхөртэй болвол эмэгтэй хүнд те нөхөртэй зөвхөн нөхөртэй таалагдахын тулд амьдрах чинь гол зорилго биш. Гол зорилго нь яагаад вэ гэхээр хэлсэн шүү дээ. Тэнгэрийн улсад нөхөр их нэрж байхгүй. Тэгэхээр энэ дэлхий дээр бид яахаж амьдарч байгаа юм? Энэ дэлхий дээр яахаж ирсэн зорилго Бурхан аавын хүслийг биелүүлэх буюу мөнх амьтаа байхын тулд ирсэн. Тэгэхээр та итгэгч хүн бол та эхнэр нөхөр хоёр та хоёр итгэгч бол та мөнх амьтаа болцсон бол таны энэ дэлхий дээр ирсэн зорилго чинь биелсэн байхгүй юу? Тэгвэл яагаад амьдарч байгаа? Яагаад өдөр болгон нараа өгдөж өдөр болгон өглөө болгон ам сэрхэд ам өгдөж байгаа юм? Бид нар мөнх амьтаа болсон ч гэсэн бусад хүмүүс мөнх амьтаа болоогүй хүмүүс байгаа. Тэгэхээр Тэнгэрийн хаанчлалын зорилго гэсэн үг. Тэгэхээр тэр чинь эхнэр нөхөр үр хүүхэд та гурвын зорилго тэр байхгүй юу? Тэнгэрийн хаанчлалын зорилго. Бурхан руу илүү эхнэр нөхөр хоёр ойртно гэсэн үг. Одоо тэрнээс биш 1-р Коринт 7-гийн 30 дээр байна да тэр хэлж байгаачлан тэр фактыг заавал үнэн болгох албагүй байхгүй юу? Миний хэлэх гээд байгаа санаа. Ямар факт байгаа вэ гэхээр би нэг юу ишлэг гаргах чи тэр 1-р Коринт гэдэг байгаа. Би нэг ганц би 1-р. Тэгээд би тэр утгаараа ингээд ганц биеийн амьдралаар амьдарч байхад энэ надад дандаа мэдрэгддэг байхгүй юу? Найзууд маань гэр бүлтэй тэгээд би муу юм яриаггүй шүү. Шүмжилж яриаггүй. Зүгээр заавал ягаад тэр Паулын хэлсний дагуу байх ёстой юм бэ? Эмэгтэй хүн эхнэр нөхөр хоёр би хэлмээр санагддаг байхгүй. Тийм боломжгүй мүү гэдэг асуулт. За би гаргая л да 1-р Коринт 7-гийн 1-р Коринт 7-гийн 30 за би гаргаад 34 байна уу да. 32-оос байна уу? Харин гэрэлс тий 32-оос хардаа ингэж байгаа байхгүй. За би уншиж чи нөгөө нэг Библи судлал хийдэг шиг хажууд нь гаргаж чадсангүй. Гэхдээ энэ Библи судлалын цаг биш л дээ. Сая зүгээр санагдчихлаа. Энийг яриа гэж бодсон ч үгүй. Гэхдээ яг 1-р Коринт 7-гийн 32 дээр ингэж байгаа хардаа гэвч та нарыг санаа зовлгүй байхыг би хүсдэг. Санаа зовж амьдраасаа гэж би хүсдэггүй гэж Паул хүсэж байгаа. За би энийг яриа тэгээд ганц нэг комент харъя те. Харин гэрэлсэн нь ихнэртэй яаж таалагдах вэ гэж хорвоогийн юмс санаа тавьдаг. Гэрэлсэн нь эрэхтэй итгэгч хүн, гэрэлсэн итгэгч хүн ихнэртэй яаж таалагдах вэ гэж хорвоогийн юмс нөгөө төрхөн зүрх хугацаатай юмсад санаа тавьдаг. Тавих ёстой гэж хэлээгүй шүү. Тавьдаг нэг юм факт байна гэж ярьж байна. Тэгэхээр миний гаргаж ирэх гээд байгаа дэвшүүлэх гээд байгаа санаа заавал яагаад юм байх ёстой юм бэ? Ихнэрүүдээ. Одоо дараагаар нөхрүүдээ гэж хэлнэ гэсэн үг.
Тэгээд гэрлээгүй ба 33-аас гэрэлсэн нь их нэртэй яаж таалагдах вэ гэж хорвоогийн юм санаа тавьдаг. 34 тэрээр хуваагдсан байдаг. Бурхан хуваагдаасаа гэж хүсэхгүй байх гэж бодож байна. За гэхдээ энд мэдээж өөр юм яригдах байх. Гэрлээгүй ба онгон бүсгүй. Одоо эмэгтэй тал дээр би болон сүнсээрээ ариун байхын тулд эзний юмс санаа тавьдаг. За сайхан явж байна. Харин гэрэлсэн эмэгтэй. Тэгсэн чинь гэрэлсэн чинь нэг юм сонирн байдал үүсчихэж байгаа байхгүй. Гэрэлсэн эмэгтэй нь нөхөртөө яаж таалагдах вэ гэж хорвоогийн юм санаа тавьдаг. Тавьдаг нэг ийм амьдрал байна л гэж хэлж байгаа болов уу гэж би бодож байна. 35. Би та нарыг богдуулах гэсэндээ бус харин та нарын тусын тулд зохистой байдлаар мөн сатааралгүйгээр эзэнд үнэнч байхын төлөө үүнийг хэлж байна. Гол нь эзэнд үнэнч байх. Эзэндээ үнэнч байгаад эхнэр гэдэг нэртэй боол, нөхөр гэдэг нэртэй боол, хүүхэд гэдэг нэртэй боолоод байхгүй юу? Яг хүүхдийг нь хойшин тавь те. Эзэндээ таалагдахын төлөө. Тийм учраас миний одоо ганц санаа хэлээд байгаа ганц нэг комент харъя те. Ямар хүмүүс бас ямар санаа дэвшүүлж байна. Хэрүү итгэгч эхнэр үзэж байгаа бол нөхрөөсөө ингэж битгий үсээч гэж хэлэх гээд байгаа. Би зүгээр л өөрийнхоос ярьж байгаа шүү. Юу гэж юу вэ гэхээр нөхрөөсөө баг эсрэгээрээ ингэж хүсээч гэж би хэлэх гээд байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр ханаа хайраач гэдэг юм уу те? Эзэнд таалагдахын тулд эзний хүслийг чи хамгийн түрүүнд миний хүслээс илүү эзнийхээ хүслийг илүү тавих ёстой шүү гэдэг ийм төвшөнд Монгол итгэгч эмэгтэйчүүд гарьяа бүгдээрээ гэдэг. Эрэгтэйчүүдтэй эхнэрээ одоо юу гэдэг юм? Би одоо ганц би үн шүү. Тийм утгаараа зарим зүйлсийг жоохон туушруулж ярьж магадгүй. Гэхдээ ийм зүйл ав Библиэс би мэдрээд байна. Тэ таны эхнэр чинь заавал танд таалагдах галбуу байхгүй. Гол нь хамгийн түрүүнд эхнэрт эзэндээ. Яагаад вэ гэхээр та хоёр эхнэр нөхөр та хоёрын хоорондын харилцаа чинь зөвхөн энэ дэлхий дээр. Энэ дэлхий дээр л байгаа. Харин эхнэр нөхрийн хоорондын харилцаа эхэлж байгаа мөртлөө зэрэг бас нэг том мөнхийн хөв тавьж явж байгаа байхгүй. Тэр нь мөнхөд эзэндээ таалагдах нэг амьдрал байгаа байхгүй. Тэр хамгийн түрүүнд байх нь чухал байгаад байна. Тэгэхгүй бол бид заримдаа итгэгч эхнэр нөхөрч байта ингээ явж байхад юу нь гол нь вэ гэдэг асуултанд бүр заримдаа эзнийхээ хаанчлалын төлөвлөгөө, эзнийхээ хүслийг биш. Эхнэрийнхээ хүсэл. Эхнэртэй таалагдах нь чухал. Библиэр энэ зүйл олон хэлж байгаа шүү. Та нар ингэж байгаа шүү дээ. Есүс чуулганыг яаж хайрласны адил нөхрүүд эхнэрүүдээ хайрл. Харж байна уу? Нэг юмтай адилхан гэдэг байгааз. Есүс чуулганыг яаж хайрлсан? Амиа өгч хайрлсан. Гингүүтлээ ингэх магадaltaй зүгээр эхнэрүүдтэй. Би зүгээр ингээд дотор байгаа юм гаргаж ирэх бид нар ингээд гаргаж ирэх гэдэг нь шүү дээ. Юу яах магадaltaй вэ гэхээр сонсч гинөө хайраа нөхрөө гэж байгаа л те. Батаад оржоо гэж байгаа л. Библиэлд намайг хайрл гэж хэлж байна. Тэгээд те бас өөр газар те хэврэг сав мэт эхнэрүүдэд ойлгож те хүлээж ав гэдэг санаа байгаа. Мэдээж энэ чинь гол юу ингээд эхнэр нөхрийн хоорондын харилцааг маш гоё байгаа те. Бурхан Есүс чуулганы тэр төгс нэгдлийн мөнхийн Есүс хоёр дахь ирэл дээр нэгдэх төгс нэгдлийн сүүдэр нь учраас сүүдэр нь ч гэсэн гоё байхыг Бурхан хүсээд нь штэ. Тийм учраас эхнэр нөхөр хоорондоо гоё байх, хоорондоо хайртай бие биенийгаа нэг нь эмгтээчүүд нь нөхрөө хүндэлдэг, дагдаг, захирагддаг гэдэг санаа. Гэтэ энэ чинь ингэ биш. Яг зэрэгцээ, яг зэрэг яаж байгаа гэхээр нөхөр нь эхнэрүүдээ амиа өгөх хэмжээний бүр нандиннэн түүнийгээ ойлгож ийм ярьж байгаа. Гэтэ ингэж чадах ганцхан боломж байгаа. Тэр нь хуйуулаа, эхнэр нь нөхөр нь хуйуулаа өөрсдийнхөө амьдралын эзнийг Есүсийг болгосон цагт буюу Библи байхгүй юу? Библи. Библийг уншдаггүй, судалдаггүй нөхөр, эхнэр төгс юмны сүүдэр байхад асуудалтай болчиход байгаа. Би зүгээр одоо ингэж цааш нь зүгээр ярихаасаа наа би зүгээр ганц нэг юу комент харъя те. Ямар хүмүүс яаж ийн санал санаа оноо яаж ийн. Яков Корнел гэдэг хүн ингэж ийн. Эзэн бурхнаа таньж мэдж хаанчлалын жинхэнэ сайн мэдээг харагдсан энэ олон сайн мэдээнүүдээс ялгаж салгах нь хамгийн гол шүү. Сонирхолтой гоё юу гэнэ. Тэ? Гэхдээ харагдсан энэ олон сайн мэдээнүүдээс тийм байна те. Яг түрүүний хэлэх гээд байгаа санаа бас явж штэ те. Матай 24:14 дээр гээд ишлэл бичсэн байна. Та нараа бас өсвөл чаашин судлаарай.
Тэ өөр сайн мэдээнүүд байгаад байгаа. Харагдсан. Тэ нөгөө нэг тийм яг үнэ Паулын хэлж байгаа санаа байна шүү дээ. Хэрвээ та нарт те бидний хэлсэн энэ сайн мэдээнүүдээс өөр сайн мэдээ хэлвэл тэрнийг нь харагдсан гэдэг. Тэгэхээр яг үнэн те Яков Корнел гэдэг хүний хэлж байгаа санаа маш чухал. Өөр сайн мэдээнүүд зөндөө байгаа байхгүй. Тэр утгаа чуулган дотор хүртэл Библийн сайн мэдээ хүртэл нэг юмыг нь өөрчлөн гэхээс илүүгээр цогцоор нь биш зарим ишлэлийг нь аваад тэгээ өөртөө тааламжтай ишлэлийг нь сонгоод одоо жишээ нь юу байдгийг ивэл эрүүл сайхан амьдрал гэдэг зүйлийг авангуутлаа одоо жишээ нь баячхийн сайн мэдээг гаргацсан шиг тиймэрхүү зүйлсүүд бас байгаа бах те. Луг 24:47 дээр Яков Корнел Иерусалимаас гарсан жинхэнэ сайн мэдээг ийхүү бид үнэн дотор хүлээж авах хамгийн гол нь шүү. Иерусалимаас гарсан жинхэнэ сайн мэдээ Иерусалимаас гарсан нэгдүгээр Үйлс 1:8 те. Иерусалим үдээ Самар гэх. Тэгэхээр гол нь Библи шүү. Библийг хэлээд байгаа шүү энэ бүх зүйлсүүд хүмүүсүүд хэлж байгаа зүйлс. За цор ганц эзэн бурхан минь энэ дэлхийд хүний хүү болон ирсэнд нь бид итгэх ёстой. За энэ сайн мэдээний үндсэн зүйлс те. Ишлүүд байна. Та нар уншаарай. За гол нь эзэндээ үнэнч байж эзэндээ таалагдах нь зохистой. Тий. Тэгээ би ингээ анзаараад тахаар за чааш нь бас хүмүүс байгаа болоо гэж найдаж байна. Одоо би зүгээр чөлөөтэй ярьслах штэ. Яков Корнел гэдэг хүн, Наран туяад орцсорон гэдэг хүн би зүгээр баримжаалж байна. Надаас лав ах эгч нар байгаа болоо гэж бодож байна. Залуучууд миний хэлэх гээд байгаа санаа залуучууд яг энэ ах эгч нар шиг ийм төвшөнд гараасаа гэж бурхан хүсэж байгаа гэж би хэлэх гээд байгаа байхгүй. Залуучууд гэдэг нь юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо яг нийгэмдэр хөлөө олохыг бүр хойноос яваад байгаа залуучууд маань явах хэрэгтэй. Тэгхтээ гэд юм хэлээд байгаа шүү дээ, тэ. Гол зүйл нь юу вэ гэхлээр эзнийхээ хүслийг өөрийнхөө хүслээс илүүд тавиад улс төр бизнес рүү орж ийн үү? Тэгэхгүй бол энэ улс төр бизнес тэр ямар талбар дээр байгаа нь тэд нар чинь өөрөө асар том мэхлэл, асар том өөрт нь тогтолцоонд нь өөрөө маш том тогтолцоо байхгүй. Чөтгөрийн тогтолцоо гэж Филипп Эфес 6:12 дээр хэлж байгаа шүү дээ. Бид мах цусны эсрэг тулалдгүй харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид эрх мэдэл хүчнүү тэнгэрлэг оршихуйдах ёрын муу сүнслэг хүчний эсрэг. Тэр тогтолцоо нь өөрөө маш залтай үл мэдэгдэх байдлаар тогтолцоон дотор байгаа хүмүүсүүдийг өөрийн боолоо болгож чаддаг байхгүй юу. Тийм учраас залуучууд маань энэ нийгэмдэр хөлөө олъё гэж явахдаа итгэгч нар маань явахдаа гол зүйлээ байлгацгаая гэдэг зүйлийг хэлээд байгаа. Тэр тусмаа бүр нэг талбар дээр би хэлэх хүсээд байгаа байхгүй юу гэхээр энэ маш холин гутах үзэл яг энэ талбар дээр явагддаг болов уу гэж би анзаараад байгаа. За нэгч гэхээс илүү хоёр талбар байна те. Ер нь гуравч талбар ч юм уу да. Ер нь эрэгтэй хүнийг те за эмэгтэй хүн дээр яг адилхан шүү. Хүнийг унгааж чаддаг нэг гурван талбар байгаа шүү дээ. Эрэгтэй хүн дээр бол ингэж ярьдаг шүү дээ. Мөнгө, эд баялаг гэсэн үг. Мөнгө, эд баялаг, эрх мэдэл, эмс, эхнэр нөхөр гэж ярьдаг те эмэгтэйчүүд гэсэн үг. За ерөнхий эрэгтэй эмэгтэй хамааруулахгүй ингээд бүгдийг нь хамааруулах юм бол эд баялаг, нэр алдар, эсрэг хүүстэн. Эсрэг хүүстэн дотор гэр бүл болж байгааз. Тэгэхээр гэр бүл хэрэглээ гэдэг юм уу мөнгө, нэр алдар, нөгөө нөлөө, байр суурь. Эдгээр зүйлсүүд дотор маш залтай, маш хорон аимшигтай тогтолцоо цаана ажиллаж байгаа байхгүй. Есүсийн 3 үйлчлэл эхлэх үед нь 40 өдрийн мацуг арилтын үед 3 сорилтон ч гэсэн энэ мэрхүү талбар дээр байгаа шүү дээ. Ева анхны гим нүгэл үлдгэхэд хүртэл яг л иймэрхүү 3 талбар байсан. Та яг сайн судлах юм бол адилхан байгаа. Тэгээ чөтгөр дандаа ингэж байгаа. Тэр утгаа тийм учраас чуулган дотор хүртэл залуучууд бид нарыг энэ 3 талбар дээр явж байгаа чиглэлийг сааруулах чадвар нь энэ 3 талбар байгаа байхгүй. Эсрэг хүүс, эд баялаг, эрх мэдэл, байр суурь. Тэр утгаараа эдгээр 3 зүйлс чинь энэ 3 талбар дээр гурвуулан дээр нь Библи бурхан амжилттай, ивэл өрөөлтэй байгаасаа гэж хүсдэг. Библи энийг 100% хэлдэг. Энийний зэрэгцээ Матай 6-гийн 23-24 дээр та нар хоёр эзэнд зэрэг үйлчлэх боломжгүй. Харин Есүсийг эзнээ болгонгоо эд баялаг, их сайхан гэр бүл,
хэрэгцээнүүд, байр суурь, эрх мэдлийг энэ эзэнгээс цорын ганц эзэн болох Бурханаас нь өгдөг. Харин зэрэг буюу яг сонголт хийхэд энэ дэлхийн түрүүний ярьсан гурван талбар дээр Есүсийгээ буюу Библийн хэлж байгаа Бурханы хаанчлалыг хойш нь тавиад тэрийг сонгож байгаа болвол юу хэлж байгаа гэхээр та нар мөнгийг хайрлавал, эд баялаг маммон гэж байгаа мөнгийг хайрлавал автоматар зайлшгүй Бурханыг үзье ядна гэж байгаа. Есүс өөрөө хэлсэн үг Матай 6:23. Та нар мөнгнөөс эд баялагаас зуурвал зайлшгүй Бурханыг түлхнэ гэж байгаа байхгүй. Тийм учраас ийм эрсдэлтэй зүйл байгаа. Гэтэл анзаархаар заримдаа би хардаж сэрхээр хэр бодиттой байдгийг мэдэхгүй. Гэхдээ ингээ үнэр анхилдаг. Заримдаа итгэгч залуучууд маань эд баялаг, сайхан ихнэр. Одоо юу зааж байгаа сайхан ихнэр гэхээс илүүгээр ихнэртэй таалагдахыг бурхан таалагдахаас илүү ихнэртэй таалагдах, ихнэрээ баярлуулахыг, ихнэрээ сайхан амьдруулахыг илүүд үзэх нь нэгдүгээр тавих нь нөгөө энэ сорилт чи энэ байгаа байхгүй. Ихнэрээ бурхан таалагдаж амьдрахад нь залруулахаас илүү ихнэртэй таалагдахын тулд за яг ихнэр ихээр арай өөр ярих. Найз одоо юу гэдэг найз бүсгүй үерхлийн төвшин дээр энэ яаж орж ирэх юм байгаа. Би одоо ганц юу учраас бас энэ арай өөр талбар би бас хамаагүй энэ рүү орох нь юу бол доо. Гэхдээ зарчим адилхан байхгүй гол зүйл. За би цаашаа уншил ганц нэг хүмүүсүүдийн зүйлсүүдийг комментүүдийг амгалан амгаа маань ингэж бурханлаг байдал нь өөрөө ихнэрийнхээ өмнө хариуцлагатай байх хэрэг зэрэгцэж байна уу даа гэж харж байна. Бурханлаг байдал нь өөрөө бурханлаг байдал гэдэг нь ихнэрийнхээ өмнө хариуцлагатай байхыг бас хэлж байна гэж харж байна. Бурхан таалагдана гэдэг нь тий яг одоо энэ амгаа маань өөрөө миний найз тэгээд ихнэртэй үр хөвгттэй байхгүй. Тэгэхээр яг энэ байдлаар ингээд надад миний хараагүй зүйлсүүдийг харуулж штэ. Гэхдээ гол зүйл нь бурханлаг байх гэдэг нь гэдэг дээр тавьж байгааз бурханлаг байх буюу бурхандаа таалагдана гэдэг нь ихнэртэй өөртөл хариуцлагатай, ихнэрийгээ хайрладаг, тэ хэврэг сав мэт ойлгож үр хүүхдээ юу дитгэж тэ ингэж ярина гэж ярьж байна. Гэхдээ гол юм нараа бурханлаг байх гэдэг нь гэж байгааз тэгэхээр гол зүйл гэдэг өнөөдрийн яг хэлэх гээд байгаа санаа дээр байхгүй юу нь гол вэ гэдгээ үргэлж бодож явъя гэдэг санаал хуваалцах гэдсэн. Тэгээд харин байна уу да гэж харж байна. Мэдээж илүүд бурхан байх хэрэгтэй гэдэгтэй чинь санал нэг байна гэж байна. Зэрэгцээ бас юм баланс яригдж байна те. Эхнэр нөхөр нь бие биенээ түрүүнд бурхнаад эхнэр нөхөр нь бие биенээсээ түрүүнд бурхнаа тавьдаг гэж сэржээ хэлж байна. Яг үнэ амен. Ийм хэрүү сэржээ маань яг та гэр бүлтэй мөртлөө та хоёр хоёулаа энэ зүйлийг хэрүү ярьж ивэл үнэхээр гоё найдлага байгааг би өнөөдөр бас таны энэ юунаас харж байна. Энэ үнэхээр гоё байна. Ийм байцгаая. Ийм гэр бүлүүд олон байя гэдэг те. Яг энтэй адилхан бас нэг сэдв. Эхнэр нөхөр хоёр хоёулаа хамтдаа Библийг судалж хамтдаа ингэж Бурханыхаа өмнө явангоо сэржээгийн комменттэй эхнэр нөхөр нь бие биенээсээ илүү түрүүнд бурхнаа тавьдаг байдагтай адилхан эхнэр гэр бүлийн талбар дээр ийм байгаатай адилхан улс төрийн талбар дээр жишээ нь. Улс төрийн талбар дээр ямар нэг юм яригдахад улс төрийн энэ болж байгаа үйл явдал дээр миний бодол, миний хүсэл тэргүүнд байх уу? Эсвэл Библийн Бурхны хүсэл буюу Библи улс төрийн зүйл дээр, улс төрийн захирагчид дээр, улс төр дээр Библи юу гэж хэлдэг, ямар хандлагатай хүсэлтэй байгаарай гэж Библи хэлдэг юм. Буюу Бурхны хүслийг өөрийнхөө хүслээсээ тэргүүнд тавьдаг байх ёстой байгаа байхгүй Бурхны хаанчлал бас адилхан. Гэр бүл дээр бие биенээсээ илүү Бурхны тэргүүнд тавьж байгаатай адилхан улс төрийн талбар дээр ч гэсэн өөрийнхөө за энэ муу нөгөө нэг авилгач гар гэд тэр улс төрийнхөө өдөрдөгчийг амаараа өөрийн мэддгүү харааж штэ. Тэгэл шүүгээл хараагаал ингээл яадаг чинь залбирдаггүй мөртлөө. Би залбирахыг хүсдэггүй штэ. Зүгээр л шүмжлэхийг хүсдэг штэ. Энэ хүсэл маань тэргүүнд байх юм уу? Бурхны хүсэл тэргүүнд байх юм уу? Мөнгөн дээр яг адилхан. Мөнгөн дээр эд баялаг дээр юу гэж хэлдэг? Гэх мэтчлэн бүгдээрээ юу нь гол нь вэ гэдгийг илүүд үзье гэдэг санаа тий. За өөрөөр ганц нэг коммент уншаад тэгээд ерөөхдөө өндөрлөе гэж бодож байна. Цаг маань 39-40 минут болчлоо тий. Яг үнэн амгалан амгаа яг үнэн хоёулангийнх нь зориг Бурхны хүсэлд төвлөрөх хэрэгтэй. Эхнэр нөхөр хоёулаа Бурхны хүсэл. Тэгэх юм бол Бурхан нь өөрөө эхнэртэй харилцахдаа юу вэ гэхээр эхнэрээ миний охин
нөхрөдөө ингээрэ тэгээрээ нарийн гоё юм зааж өгнө гэсэн Библи. Нөхөрт нь хууль бурхантайгаа харилцахдаа эхнэрээ ингэж хайрлаарай, ингэж ойлгоорой, ингэж амиа хүртэл өгөх хэмжээний хайрлаарай гэж ярина. Тусдаа. Ингээд ирэхээр бүр төгс бүтээлийн бүтээгчийн дагуу гоё гэр бүл бий болох гэдэг нь шүү дээ. Яг энтэй адилхан улс төр дээр юу гэдэг юм? Библи юу гэдэг юм? Тэгээд мөнгөний талбар дээр юу гэдэг юм? Ганц гол юм юу гэж ярьдаг вэ гэхээр шуналгүй байх юм амар хэрдэг. Шуналгүй байгаадаа сэтгэл хангалуун байхад суралцах, ядуу байдалтаа суралцах, яг байгаа зүйлдээ байгаа дансанд байгаа мөнгөөрөө сайн яруу байгаад яаж энүүгээр өөрийгөө болгоод тэгээ болгож байгаа байдлаа хүрт харахтаа баяртай сэтгэл хангалуун болж ийн манайх. Заавал ягаад тийм тансаг юм идэх албатай юм. Цадчлаа штэ. Болж л биш штэ. Тэ? Иймэрхүү байдалд суралцах юм яриад байгаа байхгүй Паул шиг. Ядуу байхын нуутаж суралцсан, баян байхын нууцад суралцсан. Тэгэхээр ядуу байж мөнгөгүй байгаа байдалдаа анган шатны хоол хувцс л яригадаад байгаа байхгүй. Хоол хувцс тэгэл байр аюулгүй байдал. Тэгээ энэ зүйл нь байгаа л болч энэ зүйл нь байгаа болж байгаа зүйлдэл сэтгэл хангалуун байгаад энэ дэлхий дээр амьдарж байгаа хүмүүс яах вэ гэхээр яана гэж бурхан нэмж өгнө. Яах гэж өгөх юм? Шунлыг нь тэтгэхийн тулд биш. Сайн яруу байлгахын тулд. Би болж гин. Тэг болж байгаа хүнд яагаад эзэн нэмж өгöd байгаа? Болоогүй бусад хүмүүсүүдэд өгөх суу болохын тулд, ивэлийн гүүр болохын тулд өгж байгаа. Яагаад ивэлийн гүүр болж чадах юм гэхээр тухайн хүн байгаа олж ирж байгаа орлогоороо хангалттай өөрийгөө тижээгээд тэгээд ханд чадж байгаа сэтгэл хангалуун байж сурж байгаа учраас юм орж ирэхэд бараг илүү гэж харна гэсэн үг. Би болж байгаа мөртлөө дахиад юм орж ирэхээр бараг илүү гэж харна гэсэн үг. Тэгээд энд мэдээж нарийн ухаан байгаа шүү дээ. Архины мөнгө гуйж байгаа хүнд өгөхгүй. Мэдээж хоримтл үүсэх хүмүүс нарийн ширийн байгаа байх. Би христчтэй санхүүгийн хэрэгчлөөгөө ном зам байдаг. Тэгээд энэ мэтчлэн гол зүйл нь голоороо байгаа цагт Матай 6:33-ын дагуу эзэн дандаа нэмж өгнө. Юуны төрөнд бурхны хаанчлал зүвт байдлыг хай. Тэгвэл нэмж өгнө. Ром 8:28 Бурхны хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсүүд тохиолддог бүх зүйл тэдний сайн сайхны төлөө ажилдаг. Тэгэхээр гол зүйл нь голоороо байгаа цагт энэ дэлхий дээр байгаа бидний эсэг ирж байгаа зарим нэг хавчлаг, зарим нэг саад хүртэл бидний сайн сайхны төлөө ажиллаж эхэлнэ гэсэн. Бурхан өөрөө тэгж ажилуулна. Гол зүйл нь голоороо байгаа цагт эзэн нэмж бонусууд өгнө. Гол зүйл нь голоороо байхгүй болвол нэгдүгээр Тимот 6-гийн 9-10 дээр юу гэж байгаа вэ гэхээр баяжих хүсэл нь үгүүрүүлж хоосруулдаг гэж байгаа байхгүй. Гэтэл нэгдүгээр Тимот 6-гийн 6 дээр нь биш 6-гийн 8 дээр нь идэж уух, өмсөж зөөхөд л бид сэтгэл хангалуун байгаад тэгээ 6 дээр нь итгэл хоёр хамтдаа байвал агуу ашиг. Тэгэхээр иймэрхүү зүйлсүүд чинь яалтчгүй бидний өдөр тутмын амьдралтай хамааралтай байгаа даа. Тэгэхээр эдгээр библийн зүйлсүүдийг аваад оюун санаагаа шинжлэх буюу одоо ингээд библийг судалж байгаад библийг саний ишлүүдийг судалж байгаад тэгээ тэр ишлэлтэйгээ өөрийнхөө бодлоо мөргөлдүүлээд мэтгэлцүүлээд би жоохон нэг хошин байлаар хэлчих бүр хэрэлдээд ч хамаагүй бурханы дээр библи хэлж байгаа санаатай. Яагаад ингэж ярьж байгаа гэхээр бид нэг юм өөр юм хүсэж байгааг бурхан угаасаа мэдчихэж байгаа. Тэгэхээр библийг судлахдаа бид яагаад дүр эсэх хэрэгтэй? Бүр албаар тэрийг гаргаж ирээд гэхдээ та ингэж юм л та 1-р Тимот 6-гийн 6-аас 10 дээр те сайн Есүсийн зөв библийн итгэлтэй байгаад өмсөж зүүх идэж уух энэ зүйлдэл сэтгэл хангалуун байх юм бол агуу ашиг гэж байна. Яагаад ашигтай гэж? Би зүгээр хоолоо идэл өмсөх хувцас нь байхаал тэгэл тэрэндээ сэтгэл хангалуун явж явах юм бол харин ч бүр бизнесийн ойлголтоор бол мөнгөний хойноос явахгүй тэгэл ингээл юу ч хийхгүй бишээ мөнгө олохын төлөө явахгүй байгаа тахаар чи яаж энэ ашиг болох юм? Гэт бүр ингээд мэтгэлц хэрэгтэй байхгүй библиэтэйгээ. Энд чинь хуучин бодол чинь байхгүй. Энэ хуучин бодлоо гаргаж ирээд ингээд библи хэлж байгаа шинэ бодолтой ингээд гаргаж ирээд мөргөлдүүлнэ гэсэн. Ингээд мөргөлдүүлэх үед хуучин бодол чинь цаана нь ямар хор, ямар бузар муугийн үүд байгааг энэ шинэ үнэн чинь өөрөө илчилнэ. Иохан 8:31-32 дээр хэлж байгаа шүү дээ. Хэрвээ та нар намайг даахыг өсвөл өдөр юу лээ? Үгэн дотор минь бай. Тэгээд та нар үннийг ойлгоод үн та нарыг чөлөөлнө. Хэрвээ та нар үнэхээр миний дагалдагчд бол та нар үгэн дотор минь бай. Тэгээ тэгснээр та нар үннийг олгоод үн та нарыг чөлөөлнө гэж байгаа байхгүй. Үгэн дотор нь байх буюу үгээр нь
хуучин өөрийнхөө ойлголт хоёроо тавиад хооронд мөргөлдүүлээд энэ үг нь яагаад үний? Яагаад энэ намайг чөлөөлөх гээд байгаа юм? Тэгээ ингээд судлаад, Библийг судлаад, бясалгаад, хоорондоо сууж яагаад ярилцаад, тал талаас нь гаргаж ирээд ярилцаад ингээд гаргаж ирэх үед энэ ямар гайхалтай энэ хуучин бодлыг маань ертөнцийн үзлийг маань хамаагүй илүү. Тэгээ энийхэн цаана ямар бузар муу аимшигтай аюул байгааг илчлээд энийгээ бид хуучин хувцаа тайлна гэсэн. Иймэрхүү юм яриад байгаа юм билээ шүү. За тэгээд наран туяад орцсон гэдэг хүн Бурхны хайр нь эхнэр нөхөр хоёрын хайраас давсан хайр гэж бодож байна. Яг үнэ. Би бас урд нэг найзуудтайгаа ярьж байсан. Агапе хайрын дотор нь эрос хайр. Филе хайр. Юу гэвэл нөгөөх нь эрос, филе бас нэг хайр байгаа зөө. Тэгээ бусад эдгээр хайрууд чинь бүгд төгс агапе хайрын нэг хэсгүүд байгаад байгаа байхгүй юу? Илэрлүүд. Одоо юу гэдэг юм тусгал гэхүү нэг юм одоо нэг юм дээжүүд гэдэг юм уу. Тэр утга та боддоо эхнэр нөхрийн эрос хайр байгааз. Эрос хайр хүртэл та тэгтээ зөв ойлгохыг чигээр. Эрос хайр агапе хайрын дотор хүртэл эрос хайр байгаа байхгүй юу? Ягаад би зүгээр одоо жоохон стресс хийж бодож байна. Ягаад гэвэл Тэнгэрийн улсад эхнэр нөхөр гэж байхгүй. Ингээд сонсох үед зарим одоо юу гэдэг үнэхээр гайхалтай гал халуун хайрын донд байгаа итгэгч эхнэр нөхөр хоёр, найз залуу, найз бүсгүй хоёр иймэрхүү зүйлийг сонсохоор Есүс хэлсэн шүү дээ өөрөө садка шууд тандаж. Тэгэх үед баг мөнхөн улсад очимооргүй санагдаж магадгүй юм шиг те. Мөнхөн улсад тэгээд эхнэр нөхрийн ийм гоё хайр. Тэр хайрынх нь илэрл нь юу вэ? Нөгөө нэг бэлгийн харилцаа хүртэл тэрнийх нь бүр махуудын сүнс сэтгэл махууд гэж байгаа шүү дээ. Тэгэхээр махуудын хэмжээнд хүртэл эрос хайр чинь эхнэр нөхөр хоорондоо мэдрээд нь шүү дээ. Тэр ийм төгс ийм гоё хайр тэнд мөнхөн улсад байхгүй мó? Тэгвэл мөнхөн улсад гоё биш юм байна гэж хэлж магадгүй. Гэтэл эхнэр нөхрийн хайр чинь өөрөө төгс хайрын зүгээр тусгалан сүүдэр нөхгүй юу? Шуулган Есүс хоёрын нэгдлийн сүүдэр нь эхнэр нөхрийн нэгдэл. Ингээ бодохоор тэг яах юм гэж бараг сони юм бодох гээд байгаас үгүй. Тэнд бүр юр бусын бид ойлгохын аргагүй гайхалтай нэгдэл явагдана. Бурхны хаанч хүн хоёрын Бурхны хаанчлал хоёрын Бурхны ард түмэн хоёрын хооронд. Энэ дэлхийгаараа бид ойлголтоор ойлгож болохгүй. Тэгэхээр ийм гайхалтай зүйл байгаа учраас хамаагүй илүү хайр шүү гэдэг дээр санахаар санал нэг байна. Дэлхийдээ найзлах хинч Бурхны дайсан мөн гэж хэлж байна Яаков 20. Дэлхийдээ найзлах та тэгээд өөрсдөө чааш нь бодно үсттэй. Дэлхийдээ найзлах гэдэг дээр бол өвөр төрөндөө орох гэдэг байдлаар ярьж байгаа. Тэрнээс биш би дэлхийрөө илгээгдсэн те. Яаков 20 гэдэг хүн энэ талаас нь яриаггүй мэдээж яг найзлах өвөр төрөндөө ороод нэг буулганд орох гэж ярьдаг. Нэг зорилгоор явхад яалтчгүй дэлхийн өөр юм ярина. Наран туяа дорцсон гэдэг хүн эзний дотор үнэн илчлэгдэх үед нөхрөө өрөөж түүний хамгийн сайн туслагч нь байж эзний дотор хамтдаа түүний алдрын төлөө хамтдаа алхахыг хүсэн залбирдаг. Амен. Наран туяа дорцсон гэдэг хүн та эмэгтэй хүн байх те. Тэгэхээр та ойролцоогоор насны баримжаа хэлж болох зүгээр би нэг зүйлийг анзаарах гэдэг. Яаж ч утсан надаас ихчхэн байж таарна гэж би баримжаалаад байна зүгээр. Тэгэхээр ийм гоё байгаад байхад яагаад залуучууд бид нар Библиэд судалж байгаад заавал нас агчиж ийдгээр ойлгох хэрэгтэй юм. Эртхэн ойлгоод бид эртхэн гайхалтай өрөөлийг эрт итлэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр залуучуудаа энэ наран туяад орцсон гэдэг энэ хүний хэлж байгаачлан бүгдээрээ эртхэн үүнийг ойлгоё. За тэгээд бид энэ Яаков 20 бид энэ дэлхийд үлдэх хүмүүс биш шүү дээ. Биш шүү тий. Угаасаа тийм ярьж байгаа. Харин энэ дэлхийгээс мөнөөх өдөр аврагдах учиртай хүмүүс юм аа. Тиймээс дэлхийд найдах биш. Эзэн бурханд найдаж түүнийг ирэхэд бид харин түүний өмнө зохистой байх хэрэгтэй учраас бид бүхий л зүрх сэтгэл, хичээл зүтгэл, цаг хугацаа зөвхөн түүнд л зориулах ёстой амин. Эзний өмнө гэр бүлийн хоёр санаа нэгдэн залбирч суух нь ерөөлтэй амин. Амен. Залуучууд минь ээ энэ ивэл ирүүлэх хүртээрээ хэрвээ гэр бүл дотроо хуваагдвал тэр гэр бүл яаж оршин тогтнох вэ? Есүсийн хэлсэн үг байгаа те. Мата 11 дээр эхнэр нөхөр хоёр өөр зүйл ярьдаг бол хүүхдүүд нь яахан эцэг эхээ дагаж чадахсан бilé. Амен. Яг үнэ Эфес 5:21-с 23 дээр хэлж байна. Бас иш татсан байна. Баярлалаа эзэн бурхан алгаш болтгой орой минь гэсэн байна. Амен. Үргэлж баяртай бай, тасалдгүй залбир.
бүх зүйлд талархлаа өргөө. Бүх зүйлд гэдэг дотор асар их нууц байгаа шүү ахын дүүснэр минь. Бүх зүйлд. Энд дээр бүр ингээд бүр бүтэн өдөржингөө ярилцсан ч болно. Бүх зүйл талархах гэдэг энэний цаана маш том нууц байгаа. Энэ ишлэл бид нар Библи гэдэг бол дандаа нэг ишлэл цаана хэдэн 10 үнний ертөнцийн ивэл өрөөлийн үүд байдаг шүү итгэл яхан дүүснэр минь. За чааш нь өнөөдөр л гэгдэж байгаа бол та нар түүний дуу хоолойг сонсвол зүрхээ бүх хатууруулаа гэж иш татж байна. Якоб 20. Тийм. Яг өнөөдөр энэ бүх зүйл өөрчлөгдөх боломж сонголт таны өмнө ирж байгаа шүү, тэ. За Еврейд 3:7-оос 8, 15 бас Еврейд 4:7 гэж татсан байна. Наран туяад орцсон эгч маань 49 настай гэж байна. Харин тий яг ийм байгаад байгаа. Тэгэхээр тэр утгаараа итгэлийн ах эгч нар маань залбирлын бааtruуд байгаад байгаа байхгүй. Та бүгд маань залуучуудынхаа төлөө тэр тусмаа би одоо яг албан ёсоор хэлье. Ирчүүдийнхаа төлөө. Монгол чуулганы эрэгтэйчүүдийн төлөө. Онцгойлон эрэгтэй залуучуудын төлөө. Та заавал залбирж байгаа мэдж байгаа. Гэхдээ би дахин санал нэгдээд хэлэх уриалахад ирчүүд маш чухал шүү. Ирчүүд, чуулганд ирчүүд барьж байгуулагдахын төлөө эмэгтэйчүүдээ ах эгч нараа, дүү нараа залбирдаг байгаарай. Ямар нэг эрэгтэй чуулганд удирдахч гарч ирэх чи бол урам шуулдаг байгаарай гэж би уриалмаар байна. Алдаа гарвал уучилдаг байгаарай. Тэр эрэгтэй хүн, чуулганд эрэгтэй хүн байр суурин дээр гарвал асар том өрөөл нээгдэн шүү. Тэр ивэл өрөөлийг эмэгтэй игч хүн, ээж хүн, эмээ хүн, дүү хүн та бүгд маань маш бодтойгоор мэдэрнэ. Ирчүүд хүчтэй болвол ирчүүд эмэгтэйчүүдээ юр буснаар хайрлаад бүр гайхалтай юм болно. Тийм учраас ирчүүдийнхээ төлөө залбирая. Ах нар минь мундаг шүү гэж амгаа маань талархсан байна. За баярлалаа. Игч нар минь мундаг шүү гэж амгаа маань бас хэлсэн байна. За амгаа бас нэг хэлсэн байна. Чөлөөтэй буу халил гэсэн байна. Гэхдээ бурхан руу харилцааг заримдаа эхнэр нөхөр эд баялаг гээд олон зүйлс саад болох үе байдаг гэх мэт байна бро гэж байна. Харин зүгээр чөлөөтэй ингээ те юу н буруу зөв энэ байх ёстой, ямар хэмжээнд байх ёстой мостой гэдээ янз бүрийн юм бодохгүйгээр зүгээр л нэг юм зарим фактууд байгаад байна шүү дээ. Тийг бас хуваалцж чинь те. Зарим факт яалтчгүй ингээд байна гэж юм те. Энэ дэлхий дээр амьдарч байгаа учраас. Тэгэхээр энэ дэр хүртэл Библи хэлсэн юм байдаг учраас бүгдээрээ альва ямар нэг юм болоход гарцаагүй тэнд утга учир нэг бол тэнд өөрчлөгдөшгүй үнэн явж байгаа, нэг бол зайлшгүй өөрчлөх ёстой худал дотор нь үнэн мэт явж байгаа юмнууд их байгаа шүү. Тийм учраас бүгдээрээ энэ бүх зүйлсүүдийг илрүүлье. Бид аль хэзээ Тэнгэрийн аанчлал руу орчихсон сатаны үхэгчдийн орны хаалгыг Матай 16 дээр хэлж байгаачлан үхэгчдийн орны хаалгыг сүм зохиод гарчихсан Тэнгэрийн аанчлалтай холбогдчихсон эрх чөлөөтэй Бурхны эзэмшлийн ард түмэн дахилж хаан тугстаа дахилчдын үндэстэн болсон учраас бид итгэгч бидэнд дэндүү боломжтой шүү. Тийм учраас бүгд хамтдаа энэ мэтчлэн ингээд илчилсээр байцгаая те. Эрдэнэ чимэг да яг үнэн ирчүүд чухал гэж хэлж байна. Эр хүн бурхны алдар гэдэг байхаа ирчүүд чухал шүү. Нэг юм зүйл бодогдож байна. Бид нар бас би урд нь ярилцчихсан найзуудтайгаа. Ирчүүд чухал. Энэ нь эмэгтэйчүүд үнцэн дорой гэдэг юм огт биш. Яг адилхан үнцэнтэй. Яг адилхан чухал. Үүргэн ондоо байгаад байгаа. Үүргэн ондоо, байр суурь нь ондоо өөгдсөн. Үнц нь яг адилхан. Тийм учраас ярьж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт ирчүүд чухал. Тэгээ чухал ирчүүд өөрсдөө тэрхүү Библийн дагуу байр суурин дээр гарахт нь харамсалтай гэж би хэлэхгүй. Яалтчгүй энэ нэг юм түүхэн шаардлага нь юу гэхээр эмэгтэйчүүд одоо илүү чухал байгаад байгаа байхгүй. Эмэгтэйчүүд ирчүүд чухал байр суурин дээр гарахт нь яг одоо эмэгтэйчүүд илүү чухал үүрэгтэй юм шиг зарим үед надад мэдрэгддэг. Ягаад гэвэл зүгээр нэг факт хэлэхэд Монгол чуулганы эмэгтэйчүүд олон шүү дээ. Тэгэхээр автоматар эмэгтэйчүүд ирчүүдийн сүнслэг үүргийг гүйцэтгэе явж байгаа тохиолдол олон байна. Тэгээ сүнслэг үүргийн дагалдаад сүнслэг эрх мэдэл ч гэсэн орж ирнэ. Тэгэхээр сүнслэг эмэгтэй пасторууд, эмэгтэй мундаг багшнууд байгаа гэсэн үг. Тэгээд ирэхээр яаж байгаа вэ гэхээр энэ нь байнга ингэж явах юм шиг
ингээд нөгөө ирчүүд нь ч гэсэн ашиглаа, тэрийг нь ашиглангуудлаа те. Өө манай эмэгтэй гэж ярихгүй шүү дээ. Манай пастор маань байгаа юм чинь ингээд сайхан ингээд явуулаад байх гэж. Хариуцлага одоо юу гэдэг нь тийм хэрэгцээ байгааг олж харахгүй ингээд урсгалаар явж их магадaltaй байгаа байхгүй. Тэр утгаараа юу эмэгтэй удирдагч нар маань ч те ирчүүдийнхаа та нар гарч ирээрээ босоорой гэж урамшуулдаг, хэрэгцээг нь хилдэг давтамжтай байн. Нөгөө талаараа гэр бүл дээр ч гэсэн гэр бүл дээр ихнэр нь яалтчгүй заяа мөнгө олох дээрээ ч гэсэн магадгүй амьдралын ухаан дээрээ ч гэсэн эмэгтэйчүүд нь хамаагүй ирчүүдээс ямар нэгэн кейс тохиолдол төр илүү байгаа байх. Тэр үед яаж байгаа вэ гэхээр ихнэр нь зориудаар бүр албаар зориудаар нөхртөө их мэдлийг өгж мөгөөд өөлөн их бас тэгдэг байсан шүү дээ. Чингисийг бол Тэмүүжин бол багаас нь шууд үрхийн тэргүүлэгч болоод зарлцсан. Багаас нь Тэмүүжингээр өдөрдуулдаг. Маш сайхан гайхалтай Монгол ухаан шүү дээ. Тэгэхээр өдөрд эмхтэй өрх тэргүүлж нөхөртөө мөртлөө өрх тэргүүлээд явж байгаа юм шиг эмхтэйчүүд хүртэл зориудаар ирээдүйн төлөө зориудаар нөхөртөө зарим эрх мэдлүүдийг өгөөд одоо яад юм байгаа ийм ариун сүнс тантай угаас харилцсан шүү. Тэгэхээр иймэрхүү төвшөнд хүртэл бүгдээрээ ирчүүдийнхээ гарахт нь эмэгтэйчүүд түүхэн үүр гүйцэтгэж байгаа үе ч гэсэн байж болно шүү гэдэг юм хэлэх гээд байгаа. Эмэгтэйчүүд харин ирчүүд дээр бол тийм ийм ихнэр чинь тийм байсан ч бай тэ яасан ч вэ хамаа байхгүй. Яг одоо бол бишээ ихнэр чинь чуулганы удирдагч ямар байхаас үл хамааран та эргэтэл хүн болвол зайлшгүй байр суурин дээр гарах хэрэгтэй. Заавал ингэхэд эмэгтэйчүүд над туслах хэрэгтэй, намайг ойлгох хэрэгтэй биш. Хувьчилсан нөгөө нэг дотоод өрөөндөө Библиэд судлахтаа амьдрал дээр таны дуудлага бол та зайлшгүй одоо юу гэдэг бусдад нөлөөлөх Бурхны гүүр болох, суг болох дуудлагатай шүү. Гэхдээ заавал удирдах нөгөө энэ чинь нөгөө нэг гурван талбарлал чинь нэг шүү дээ. Эрх мэдэл энд чинь бас маш аимшигтай цаана зал ажиллаж байгаа шүү дээ. Тийм учраас бид нар альва бүх зүйлийг дандаа ариун сүнсээр сануулгах дотор явъя гэдэг санаа. За тэгээ ерөнхийдөө өндөрлөе бүгдээрээ. За Эми Амармент гэдэг хүн гэж энэ ирчүүдийнхээ төлөө залбирах, тэднийг хүчрхэгжүүлэх монголчууд бидний хувьд ихээхэн чухал гэдэг үгийг хүлээн авлаа гэж байна. Эми маань болохоор бас манай найз байгаа, эмэгтэй хүн байгаа. Тэгэхээр эмэгтэй хүнийг хүлээж авч яана гэдэг бол маш сайн. Үнэхээр талархавчтай. Бурхан үнэхээр ариун сүнстэй хүмүүс бол дорхноо ингэж энэ үнэнтэй нэгдэдэм байна. Наран туяад орцсон гэдэг ихч маань гэж эзэн дотор өөрийгөө нэгжих нь сэтгэлийн гүнд бодлын төөрөгдлүүдээ нэгтлэж жинхэнэ үннийг ариун сүнсний илчлэлээр гэрэлд гаргах нь эзний дотор баяр хөөрөөр дүүрсэн нандин цаг байдаг. Амен. Яг зөв гэж байна. За хамт байсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд 58 минут 1 цаг болж байна гэсэн үг. Тэгэхээр бүгдээр хамтаа ганцхан үгээр хэлэхэд бол ямар ч талбар дээр хизээд юу нь гол нь вэ гэдгийг бүгдээр үргэлж асууя гэдэг уриалга гаргая те. Тэгэхээр энэ асуултанд ганц л их усвэр хариулдаг. Тэр нь үнэн гэдэг их усвэр. Иохан 14:6 би бол цорын ганц үнэн Есүс. Тэгээд Иохан 19 дээр бас Есүс Пилатын өмнө шүүгдэхдээ хэлсэн. Би энэ ертөнцид ирсэн нь төрсөн нь үннийг гэрчлэхийн тулд ирсэн гэж байгаа. Тэр нь Есүс өөрөө. Тэгэхээр Есүст л бүх хариулт байгаа. Тийм учраас юу нь альва ямар ч талбар эдийн засаг, эрүүл мэнд, харилцаа, гэр бүл, санхүү одоо ямар ч талбар дээр ингээд тэр талбар дотор явж ихдаа сонголт болгон байнга сонголтын дунд явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болгондоо юу нь үний яг энэ дээр юу нь гол нь чухал вэ гэдэг дээр дандаа бид хамгийн гол нь Бурхны хүсэл чухал гэдгийг бид заавал ийм хариултал бидэнд байгаа шүү. Есүс Иохан 5:30 дээр яг ингэж ингэсэн шүү дээ. Хүү өөрийнхөө хүслийг ерөөсөө хайдаггүй. Эцгийн хүслийг л хайж өөрөөсөө юу ч хийж чадахгүй. Эцгийн хүслээр эцгийн сүнсээр эцгийн тааллаар л амьдрдаг. Яг энэ амьдралыг бид өөрсдийнхөө итгэлээр амьдралаа болгож амьдрах дуудлагатай. Лук 9:30 Лук 9:23 дээр та нар хэрвээ намайг дагахыг хүсвэл өдөр бүр өөрийгөө үгүйсгээд загалмайгаа өрөөд Есүсийн явсан замаар л явна. Ингэж явж байгаа хүн чинь авралт хүрдэг. Хизээ өөхөн тодорхойгүй. Хизээ нэгэн цагт гинт үхэл ирэхэд тэр үед аврал маань маш бодиттой амтлагдана гэсэн үг. Үхээд нүдэ нээлээ. Нэг бол Лук 16 дээр байна уу да. Нэг бол бид Авраамийн өөр буюу Даваач нь байна. Нэг бол галтай тамд шатчих болно. Энийний аль нь вэ гэдгийг
энэ дэлхий дээр амьдрахдаа Бурхныхаа хүслийг өөрийнхөө хүслээс илүү тавиад өөрийнхөө хүслээ загалмаа дээр өхүүлдэг амьдралаар амьдарж гинөө. Энэ процессыг хийхийн тулд юу нь гол нь вэ? Буюу миний хүсэл гол юм уу? Би амьдралынхаа эзэн юм уу? Эсвэл Есүс буюу Бурхан Аав буюу Библи Есүс миний амьдралын эзэн юм уу? Тэгэхээр бүх талбар дээр энэ Библи хариулдаг учраас байнга Библи судалдаг хүн л эдгээр зүйлсийн талаар дата сан үүсч чадна. Дата сан үүссэн байгаа цагт тэр дата санг ашиглаад ариун сүнсэнд яг тохирсон цагт нь сануулдаг. Библийн үгээр. Гэтэ Библийг үгээр сануулахын тулд Библийг бид судалсан байх хэрэгтэй, ойлгоцсон байх хэрэгтэй. Тийм учраас байнгын Библи судлал те. За тэгэхээр шалом сайхан амраа дараагийн цагаар дахин уулзлаад баяртай. За ганц нэг коммент газ дуусгаас өмнө уншичи. Амгаа маань те биелэх болтугай энэ бүх зүйл гэж байна. Биелнэ. Хиний амьдрал гэхээр амгаа найзаа чиний амьдрал. Дэги 52 те. Дэги 52 танаа 3 хүүхдээ амьдралаар шууд биелнэ. Ягаад тэгэхээр чи өрхийн тэргүүн. Тэгэхээр таны амьдрал биелж байгаа бол аль хэзээ биелээ болоод эхэлнэ гэсэн үг те. За наран туяад орцсон гэдэг нь үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн. Иохан 17:17. Ингчим болд маань ингэж найз маань гэр бүл нь Бурханаа нэг тавиад энэ хэцүү нийгэмийн үед сайн найз түшиг байх нь ямар ч зүйлээс илүү үн цэнтэй байхаа хүн ганцаараа байх нь сайн биш гэж үнэхээр үнэ. Бурханаа нэгдүгээр 50 гутлаа Бурханаа нэгдүгээр тавьсан найзууд, гэр бүлүүд, хосууд, найзууд, чуулганы ариун хүмүүсүүд хамтдаа өөрх нэг эргэтэн шүү дээ. Тэгэхээр үнэхээр инхчээ найзаа чамтай санал нэг байна шүү. Бурханаа нэгдүгээр тавьсан хүмүүсүүд хоорондоо нэгдээд гайхалтай тэрхүү бодтой хаанчлаг энэ дэлхий дээр авчирнаа санал нэг байна. Яаков 17:17 та бүгд хараарай гэж байна. Амен. Тийм шүү. Амен. Амжилт хүсье. Есүсээ миний дотор амьдраач. Overcomer буюу ялагч гэдэг үгийг хэлээд өндөрлж байна. За сайхан амраарай. Шалом. Дараагийн цагаар дахиад уулзлаа. Баяртай. 7 хоногт нэг удаа ч юм уу ингээд чөлөөт юм бодогдсон юм байвал хуваалцаж утсан юм аа. За сайхан амраарай.